Гадаад мэдээний дараагийн хэсэг Америкийн нэгдсэн улс Ираны одоо явагдж буй энхийн хэлцээтэй холбоотой 7 хоногийн сүүлээр тус хоёр улсын байгууллагад байсан санав жижигхэн хэрэгжил эхнээсээ зөрчигдөж энхийн хэлцээ амжилттай болох уу үгүй юу гэсэн эргэлзээ төрөөд байсан билээ. Тэгвэл өчигдрийн байдлаар талууд зарим зүйл дээр тохирж эх 60 хоногийн хугацаанд энхийн хэлцээг эцэслэн байгуулна гэдгээ батлан амласан байна. Энэхүү тохиролцоорын хүрээнд бүс нутгийн мөргөлдөөний гол зэг болох Ливан дахь Америкийн нэгдсэн улсын холбоотон Израиль болон Ираны дэмжлэгтэй Хизболла бүлэглийн хоорондын мөргөлдөөнийг зогсоох тусгай механизмыг бүрдүүлэхээр болжээ. Түүнчлэн дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн гол судас болох Ормузын хоолоогоор арилжааны хөлөг онгоцуудыг аюулгүй саадгүй нэвтрүүлэх харилцаа холбооны шууд шугам нээхээр шийдвэрлсэн байна. Америкийн нэгдсэн улсын төлөөлөгчдийг ахалсан дэд ерөнхийлөгч J.D. Vance сэтгүүлч өгсөн ярилцлагатаа ерөнхийлөгч Дональд Трамп биднээс Ираны ард түмтэй харилцах харилцаанд цоошин хуудас нээхийг хүссэн хэмээн онцгойд нэмэрлэжээ. Гэсэн хэдий ч хилцээний хөшигний ард байдал туйлын хурцтмал байсан тодорхой байна. Уулзалт эхлэхийн өмнөх Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Fox News-уугаар дамжуулан хэрвээ Иран Ормузын хоолойг дахин хаахыг оролдвол тус улс оршин тогтнохгүй болно хэмээн хатуус өрдүүлж шаардлагатай бол Америкийн нэгдсэн улс Ормузын хоолойд байрлах усан замыг өөрийн хяналтад авч татвар хураамж ногдуулна гэж мэдгдэж байсан. Ираны их сурвалжуудын мэдээснээр Трампын энэхүү сүрдүүлэг олон нийтэд ил болсны дараа Ираны төлөөлөгчид Америкийн талдаа нэг өрөөнд нүүр тулан уулзахад шууд татгалзаж уулзалтын үлдсэн хугацаанд зөвхөн зуучлагчдаар дамжуулан бичгээр буюу зурсаар мэдээ солилцоход хүрсэн байна. Хэдийгээр ийм эдрэтэй нөхцөл байдал үүссэн ч Иран улс энэ удаагийн хилцээгээр эдийн засгийн чухал үр ашиг хүртэж чадлаа. Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи өөрийн цахим хуудсанд Иран улс газрын тус болон нефт химийн бүтээгдэхүүний экспортын хоригоос чөлөөлөгдөх, зарцаагцсан хөрөнгөө эргүүл авах, улс орноо сэргээн бос хөтөлбөрийг эхлүүлэх баталгааг Америкийн нэгдсэн улсаас гаргуулж авснаа зарласан. Ираны тал эдгээр амлалтууд боддоор хэрэгжсэний дараа л цөмийн хөтөлбөрийн асуудлаарх дараагийн шатны хилцээг эхлүүлнэ гэж мэдгдсэн байна. Энэхүү эерэг мэдээлэлтэй зэрэгцэн дэлхийн зах зээл дээр нийлүүлэлтийн хомсдлын айдас буурч Брэдмаркийн газрын тосны үнэ унаж нэг дорхон 80 Америк доллароос доош бууссан үзүүлэлттэй байна. Хилцээний үр дүн газар дээрх бодит байдалд мөн шууд нөлөөлж эхэллээ. Ливан дахь Израиль Хизболлагийн мөргөлдөөн нэм гарагийн оройноос хойш мэдэгдэхүйц хэмжээгээр намжиж Израилийн айрам хилийн бүсдэх 8 сүрэн газар тогтоосон аюулгүй байдлын хатуу хязгаарлалтуудаа даваа гарагийн өглөөнөөс албан ёсоор цуцалжээ. Харин Израилийн ерөнхийлөгч Исаак Херцог энэхүү дайныг дипломат аргаар эцэслэхийг эсэргүүцгүйч Иран улс зарцаалтаас гарсан хөрөнгөө цэргийн зорилтоор эсвэл бүс нутагт дахь сүүдрийн бүлэглүүдэд санхүүжүүлэхэд зарцуулахгүй байх ёстой гэсэн баталгааг Америкийн нэгдсэн улсаас шаардж байна. Инхийн гэрээг эцэслэх талуудын техникийн түвшний уулзалтууд энэ 7 хоногийн турш үргэлжлэх болно.